Тэнгэрийн луугийн өмгийн үнэртэй бузар хувилдааны тугаа сонсоод чөтгөрийн луу уурсандаа галзуурах шаглаа. Хэдий одоогоор түүний зүгээр л сэжиглэх хэмжээний баримт байгаа ч илүү нарийн гүнзгий мөрдөн байцаалт явуулах шаардлагатай байв. Жулиус энэхүү тайланг хүчрхэг харлуугийн амнаас өөрийн биеэр хүлээн авчээ. Роберт Рагнер өөрөө энэ хэрэгт шууд холбогдсон гэхээр уг асуудал нь аль хэдийн зүгээр нэг сэжигт хамгийн хэмжээнээс хальсан гэсэн үг. Өөрийн нөлөөг ашиглан Роберт энэ дад урсгалыг бүр эртнээс мэдсэн байх учиртай. Гэсэн ч тэрээр үүнийг зүгээр л зөндөн орхижээ. Роберт ярианы сэдвийг өөрөөсөө холдуулахын тулд Тео Рагнерыг цуслаамыг ганцаараа устгасныг өндрөөр үнэлж заачиж эхлэхэн тэр. Тэрээр хүүгийн авяас чадварыг харцаас бүлэглэд илүү тохирох бөгөөд тэр өөрийн байх ёстой газар таал очих хэрэгтэй хэмээн зүтгэв. Тео маш гайхалтай зураг мэдрэмж логик сэтгэлгээтэй бөгөөд өчүүхэн төдий сэжвэрэрч том зургийг бүгд нь харж чаддаг аж. Түүний арга барил нь хүртэл яг л хар цасны тагнуулчиг бүр анханасаа үүнд зориулагдж бэлтгэгдсэн мэт байлаа. Мэдээж хэрэг Жулиус өөрийн гол шилдэг шин цэргээ тэрхүү сүүдэр шиг нууцлаг харлууд зүгээр булаалгахыг хүссэнгүй. Өмнө нь оосоо оролдоод үдсэн. Одоо харин том ах нь араас нь гитэж байна. Жулиус түүнийг том ах гэж дуудахыг сонсоод харлуугийн сэтгэл хөдлөж хуучин өдрүүдэд дурсав. Өнөөдрийн энэ зэрэг зиндаанд хүрэхээс өмнө Кайл, Оса, Роберт, Жулиус нар нэгэн цагт цусан тангараг өргөсөн ах дүүс байсан билээ. Энэхүү залжиновш Теог өөрийн болгохын тулд зүгээр л сэтгэлийн үдсийг нь хөндөх гэж оролдож байгааг Жулиус шууд л гадарлав. Гэсэн ч Роберт өөрийгөө зүгээр л дүүдээ санаа тавьж буй ах хүний хуваар хандж байна хэмээн зүтгэсээр байлаа. Тэрээр явханхаа өмнө командлагчийн хэдэн шил дарсыг ядах юмгүй хулгайлж дараагийн удаа үүнээс ч үнэтэй зүйл хулгайлахаар үлдээнүү хэмээн шаардхан тэр. Роберт Рагнер сүүдрлөө баяр хүрдээгөөр үсрэг мэт алга болоход Жулиус түүний араас аргаа баран харааж хоцорлоо. Харлуу мөн морин цэргийн дивиз дотор тэнгэрийн луугийн тагнуул байгаа эсхийг шалгахаар ирсэн бөгөөд энэ газар тэнгэрийн луугийн савраас ангид үлдсэнийг мэдээд сэтгэл нь нэлээд амарчээ. Хаалга руу алхах зуурт Робертийн махан бие сарнийн замхарч салхинд хийсэх үнс мэт болон алгуулхан тэр. Тэрээр Сириус гилдийн мөхлийг харахыг дэлсэн ядан хүлээж байлаа. Өнөөдөр яг энэ өдөр тэрхүү авилга давтсан гэр бүлийнхэн хормын ёслоо хийж байхын тэр. Бүхдээ тушаалтнуудад төв салбарын хормын сүм цугларчээ. Сүйт залуу Нэвин Бакис өөрийгөө Бакис овгийн 2 дахь хүү хэмээн албан ёсоор танилцуулав. Сириус худалдааны гилдийн мастер Квадра Сириус 2 гэр бүлийн хооронд уураг барилдах хүсэлт гаргасан бөгөөд түүний 4 дахь охин Лили 2 хүчрэг фракцийг холбох гүүр болох ёстой байлаа. Сүйт тавьснаар Сириус гэр бүл болон Бакис овг одоо цусан холбоогоор холбогдох ёстой юм. Квадра шуналтай баяр хөөрөөж нууж чадахгүй байлаа. Энэхүү гэрлэлтийн ачаар тэр эцэст нь дээд зиндааны язгууртны нэрийг авч чадах хувьтай болох юм. Энэ бол түүний төлөвлөгөөний дөнгөж эхлэл бөгөөд тэрээр Рагнерийнхнаас өөрийг нь доромжилж доош нь хийсний хариуг барихаар зэхэж байлаа. Удахгүй тэрээр агуу бөгөөд цус төшөө авалтаа хэрэгжүүлэх болно. Квадра хэмээх тэрхүү гахаа шигээр баяртаа ташуурч байхад Бакис овгийн тэргүүн дотроо дүрлцэн шатаж байв. Рагнерийн 6 тулгуурыг нэг болох тэдний хувьд энэ бол гутамшигтай гэрлэлт байлаа. Гэсэн хэдий ч гэр бүлээ санхүүгийн хүнд хямралаас аврахын тулд тэдэнд энэ хөрмийн инжийн хөрөнгө маш хэрэгтэй байв. Тэгээд тэрхүү хорцолтой овгийн тэргүүн хөрмлөө Нэвинийг буюу нууц амргийн хүүгээ бузар цустанг илгээжээ. Тэрхүү нууц хүү Нэвин дотоод сэтгэлдээ үүнийг харан шоолж инээдээ арай ядан барьж байв. Өөрийнх нь овгийн хөгшин зөнгүүд уурсандаа буцалж байгааг тэр тодхон харж байсан юм. Гэвч эдгээр тооцоотой залжин худалдаачид үнэхээр тэдний овогт туслах санаатай байгаа эсэхэд тэрээр маш эргэлзэж байлаа. Юутаач Сириусийн дэлгүүр барьцаан тавигдахаар дараалалд орсон байсан юм. Нэвин өөрөө ч дотроо нэгэн төлөвлөгөө боловсруулж байсан бөгөөд тэрээр цус урсгах замаар баяжих болно. Тэр зүгээр л энэхүү харагдсан гэр бүлийн мөхлийг үзэхээр энд ирсэн аж. Нэвин гайхалтай жүжиглэх чадвар ашиглан ирээдүйн сөд бүсгүйгээ насан туршдаа хайрлаж халамжлахаа тангараглав. Гэтэл түүнийг гайхшруулж Лили Сириус түүнийг хэлсэн үгэндээ хүрэхээ баталж харуулахыг шаардлаа. Түүнд ямар нэгэн хүсэл байгааг мэдэрсэн Нэвин нээлттэй сонсоход бэлэн байсан юм. Мөнгөтэй холбоогүй бол тэр
юундж туслахад бэлэн байлаа. Зүгээр л тэр халзан овгийн тэргүүнийг галзууруулахын тулд Нэйвен Бакис овгийн тамгагч өөхөд бэлэн гэв. Гэвч Лили Сирусд тэрхүү овгийн тамга огт хамаагүй байсан юм. Түүний хүсэж буй зүйл бол гараа тайруулж өөрт нь аимшиг сориг үлдээсэн Тёр Рагнарын толгой байв. Нэйвен үүнийг сонсоод тэр эмэгтэйг шууд л галзуурчж гэж бодхон дээр тэрээр гэр бүлийн залгамжлагчийг олонний өмнө алахыг шаардаж байсан юм. Квадра охиноо дугуй болгохоор дундуур нь шууд дайран орсон ч Нэйвний дараа нь хэлсэн үг үүнээс ч илүү галзуу байв. Нэйвен залуу сүд бүсгүнхээ хүссэн зүйлийг өгөхийг зөвшөөрөв. Тэрээр энэхүү гэрлэлтийг батлахын тулд Тёр Рагнарын толгойг татсаж авчрахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Хормын сүмийн гадна цугларсан төв салбарын иргэд Тэнгэрийг бүрхэн гарч ирэх вайвернуудыг нэгэн зэрэг гайхан ширтэж байлаа. Төлөвлөсөн газартаа хүрлцэн ирмэгц Тё, Эвлен, Климнер хүлэгнээс өсрөн олонний анхаарлыг татах үз сүр хүчтэйгээр газардав. Өмнөх нууц ажиллагаанаас ялгаатай нь энэ удаа тэд Рагнар овгийн тугийг ил тод намируулан маш зоригтой бөгөөд нээлттэйгээр гарч ирсэн юм. Яг энэ мөчөөс эхлэн тэд овгийн шудраг хэсгийг тогтоохулна. Глив олноо хандан Сириус худалдааны бүлгээс Рагнарын эсрэг үйлдсэн гэмтэрхүүдийг зарлан тунхаглаж эх орноос урвсан альва уул мөрийг нэгнийхэнгүй нэгжлэг хийж шалгах зөвшөөрлийн бичгийг үзүүлв. Үүнд саадуулсан хэнийгч бай. Ямар ч үл хамаарах зүйлгүйгээр газар дээр нь устгах болно гэдгийг тэрээр маш хатуу анхаарууллаа. Мөн тэрээр гэмт хэрэгтнүүдийг сайн дураараа бууж өгч нарийн мөрдөн байцаалд явуулахад хамтрахыг шаардав. Квадра өөрийн үйлдсэн үе олон гэмт хэрэгээ маш сайн мэдэж байсан ч хүчтэй нэгэн мэд харагдахыг хичээж байсан юм. Глив гэмт хэрэгтнүүдэд сүмээс 50 замаар гарч ирэхийг шаардсан хугацаа өгч ухрах тооллого эхлүүлв. Гэвч Квадра зүгээр нэг хуудаас цаасыг хинч хурамчаар үлдэж чадна. Манай гэр бүл хизээч бууж өгөхгүй шүү. Хэмээн зүтгэлээ. Тэрээр үүнийг зүгээр л өөрсдийг нь гүтгэж эрх баригчид бохир тоглоом тоглож байна хэмээн буруутгав. Дүүнчлэн Квадра өөрийн гэр бүлийг Рагнарт хизээд туйлын үнэнч байсаар ирсэн гэх байр суурин дээр хатуу зогсхон тэр. Ингээд энэхүү үндэслэлгүй буруутгалтай тэмцэхийн тулд тэрээр хууль сахиулагчдыг устгахаар өөрийн цэргүүдээ урагшилгэв. Тэр яг одоо ямар ч гэмзэмгийн хүн шиг царайлж байсан юм. Нэгэнд хавханд хавчуулагдаж гэмт хэрэгтнүүдтэй ил тод холбогдсон Бакис овгийн тэргүүн энэ бүхнээс гараа угааж бие авч үлдэхийг хичээв. Нөхцөл байдал уламд ордож байгааг хараад тэрээр гэрлэлтийн гэрээг нэн дээрөө цуслахыг оролдлоо. Гэвч нэгэнт ийм хол явсан хойно тэрхүү гахаа шиг шуналтай үүнийг зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Аль хэдийн хитрхи оройтсон байсан юм. Хууль сахиулагчид аль хэдийн тэр хоёр гэр бүлийг ураг төрлийн холбоотой болж хамтран ажиллаж байна гэж үзэж байлаа. Квадра хэрэг морин зэрэгт үнэхээр хөдлөшгүй баримт байсан бол ердөө 3 хүнийг биш Тэнгэрийг бүрхсэн бүтэн айр мэлгэх байсан хэмээн зүтгэв. Тэрхүү гахаа энэ л бодолтой хөдлөгдөн Бакис овгийн элдийг зээлж бүслэлтийг сэтлэн зугтахыг санаархаж байлаа. Хоёр гэр бүлийн тэргүүнүүдийн яриаг таслан Нэйвен таймнаар энэхүү хөгжөөнтэй үйл явдалд нэгдэв. Тэрээр энэхүү өрнөлийг сүд бүсгүүдээ хурбын бэлгээ гардуулга сайхан боломж гэж харж байлаа. Овгийн тэргүүний эсэргүүцлийг үл тон Нэйвен илдээ суулан хотын гудамжаар хэрэн хэсэж хууль сахиулагчтай тулдахаар зоржээ. Нэйвенийг илдээ гарт нь атгах тэр мөчөд Бакисын гэр бүл аль хэдийн Сириусийн хамсаатан болж хувирсан юм. Баг зэрэг халдсан овгийн тэргүүн өөрт ирсэн хөзрөөр тоглохоос өөр аргагүй төрж Нэйвенийг дагаж түүнд туслахыг өөрийн ирчүүдэд туршав. Энэ зур манай гурвал жад барьсан хотын хамгаалагчдад бүслэгдээд байлаа. Глив эх орноос урвсан хэрэгээр хүн бүрийг цаазаар авахаас өмнө холдохыг хөөрхилтэй энгийн иргэдэд сүүлчийн удаа албан ёсоор бөгөөд тууштайгаар анхааруулв. Яг энэ үед Нэйвен гурвлын дунд гэнэт үсрэн орж ирж бүх олны анхаарлыг өөр дээрээ татлаа. Тэрээр Рагнарын хүмүүс боломжтой олдвол үргэлж цаазаар авах ялаар сүрдүүлж байдаг хэмээн амандаа өглөв. Тё Эвлен хоёр нилээ цочирдохын тэр. Энэ залуу үнэхээр аюултай нэгэн байлаа. Тэрээр ил дээрээ эргүүлэг цохилт хийж гурвлыг талтаа тийш үсрэн сарниханд хүргэж зөвхөн хамгаалахаас өөр аргагүй болгов. Энэ бол Нэйвений Рагнарын дагалдагчид тэр дундаа залуу эзэн Тёд барьж буй түүний мэдчилгээ байсан юм. Манай хөө бүр гацж өргөхөн тэр. Тэр Нэйвен Бакисыг маш сайн мэдэж байлаа.
Ирээдүйд бүгд түүнийг мэдэх болно. Агуу дайны үеэр тэрээр Рагнарт эмх замбраагүй байдал авчирсан байгалийн гамшиг мэт асар их хүч байсан юм. Тэрээр Сириус худалдааны бүлэгтэй гэрлэж фронтын тэргүүн шугамд Этровны хамтад зүтгэж байсан билээ. Түүнийг сүнсэн илд Нэйвен хэмээн өргөмжилдэг байсан бөгөөд тэр ямар нэгэн шалтгаанаар Кёгийн толгойг тасдахыг хүсэж байв. Кёгийн тарих маш хурдтай ажиллаж эхлэв. Хэрв тэр өмнөх амьдралынхаа мэдээллийг зөв ашиглаж чадвал энэхүү тулаан түүнд асар их хүч чадлыг олж авах асар том боломж болж хувирах байлаа. Тиймээс тэрээр бүсгүйчүүдэд хандан энэ хачин элдчин цавчих ажлыг өөрт нь үлдээж үндсэн даалгавраа үргэлжлүүлэхийг тушаагаад Нэйвнийг тулаан дуудхан тэр Эвлин үүнийг зөвшөөрөхөд дургуутсаж байсан ч Клив Кёгийн шийдвэрийг дэмжив. Тэрхүү Сириусийн луурчид яг одоо нотлох баримтуудаа устгаж байгаа нь гарцаагүй. Тэд Кёг тэрхүү мангасыг тогтоож чадна гэдэгт бүрэн итгэх ёстой байсан юм. Нэйвен залуу эзэнт хандан өөрийг нь иймэрхүү харагдаж байгаа ч үнэн дээр маш хүчтэй гэдгийг тоглоом шоглоомоор анхаарууллаа. Кёж түүний дэрхүү хачин занд нь тохируулан жуумалцав. Тэд дахин илд зөрүүлж эхлэхээс өмнө залуу эзэн нэг асуулт асуухыг хүссэн бөгөөд Нэйвен ч үүнийг нь зөвшөөрөв. Кё үнээс чи Бакисийн гэр бүлийг сөрүүлж хөрхи ээжийнхээ өшөөг авахын тулд ийм ил тод урвалд үлдэж байгаа юм уу? Хэмээн асуулаа. Сүнсэн илд өөрийн зэвсгээ уламжин гатхав. Кё түүний санахаас ч дургүй хүрэм маш ядаргаатай эмзэг дурсамжийг нь хүндчихжээ. Одоо түүнд тэрхүү залуугийн толгойг авах бас нэгэн шин шалтгаан нэмэгдлээ. Кё дайсагнсан байдал үзүүлэхийн оронд Нэйвэнд хандан өөрийнх нь саналыг сонсохыг хүсэв. Тэрээр тэрхүү ялзарсан Бакисийн гэр бүлийг нуран унах үйл явцыг хурцсахад дуртаяа туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Яг энэ мөчөд системийн зүгээс нууц цэрэг элсүүлэх даалгавар идэвхжиж сүнсэн илд Нэйвэнийг өөрийн холбоотон болгох боломж өрдөв. Нэйвэнийг өөрийн талд оруулахын тулд Кёд яг л Нарутогийн алдарт ярианы жицүү буюу үгээр удирдах урлаг үнэхээр хэрэгтэй байлаа. Нэйвен Бакис бол хүн бусаар гэр бүлийнхаа хамгийн хүчрэг элдчин байсан бөгөөд домогт Торл Рагнартай дүүцхүүзэж чадвартай байсан ч өөрийн гэр бүлээс хязээч зохих үнэлгээгээ авч чадаагүй юм. Энэ бүхэн түүнийг эмсийн хүрээлэнгийн газарт төрсэн нууц амаргийн хүү байсантай холбоотой байв. Түүний юр бүсийн гоц авьяас нь ээжд нь бахархал биш, харин үүрч чадамгүй их уу гашууг авчирчээ. Жохон хүү багтаа Нэйвен ээжигээ өөрийн амийг юудахыг нүдэрээ харсан бөгөөд тэр цагаас хойш өөрийн гэр бүлийг үзэн ядах гал халуун өшөө хорслоор амьдарсаар ирсэн аж. Кё энэл баримтыг ашиглан өөртөө маш үнцэнтэй нэгэн дайч нөхрийг татахыг зорив. Харамсалтай нь Кё ээжийнхэн тухай яриа Нэйвэнд ямар их дургуутсал зөв үзлийг төрүүлж байгааг дутуунлжчихжээ. Тэрээр сүнсэн элдний зүгээс ирэх дараагийн үхлийн аюултай дайралтыг биеэр мэдэрсэн бөгөөд тэрхүү цогөлт нь Кёг бараг л ухаан алдуулж хөл дээрээ тогтож чадахгүй болгохыг шахлаа. Нэйвен зүгээр нэг үл таних бацааны саналыг хүлээж авах ямар ч шалтгаан харахгүй байв. Тэрээр Бакисийн гэр бүл ямар нэгэн нөлөө бүхий залуутай хамтрахгүй байсан ч аль хэдийн уруутанд ороодох замдаа орсон гэдэгт итгэж байлаа. Энэ нь үнэн байж болох юу ч хийлгүй зүгээр суух зам нь Нэйвенийг өөрийнх нь үзэн яддаг гэр бүлтэй хамт мөхлийн ангал руу чирч одох байв. Гэвч энэ бүхэн Нэйвений хувьд дэмий хоосон шанал байлаа. Нэйвэнд одоо амьдралд харамсах зүйлч эсвэл ирээдүйн ямар нэгэн найдвар горилгоч үлдээгүй. Гэвч Тио энэ хүнийг зөвхөн эфирийн халууралт гэх өвчнийхээ улмаас ийхүү гутран зүйл ярьж байгааг маш сайн мэдэж байв. Тиймээс Нэйвен өвчтэй байсан юм. Түүний залуу бөгөөд эмзэг бие нь түүн заяасан асар их авьяас чадвар хүч чадлын хүнд жинг тэсвэрлэж чадахгүй байсан юм. Мэдээж хэрэг эфирийн халууралтыг эхэн үед нь эрчимтэй эмчилгээ хийвэл бүрэн эмчилж болдог байсан ч Нэйвен аль хэдийн тэрхүү чухал цаг хугацааг алдсан тул ердөө зээлсэн хугацаанд л амьдарч байв. Түүний тэнэг гэр бүлийнхэн бүр анхны өдрөөсөө л түүнийг ад үзэж бохир хандсан юм. Яг одоо түүнд ердөө 5 жил орчим тарчилж амьдрах хугацаа үлдээд байлаа. Нэйвен язгууртан залуу эзэн түүний өнгөрсөн үеийн ийм бохир нууцыг ухаж дөнгөсөнд дотроо нилээд гайхаж байсан ч түүний сэтгэл одоохондоо хөдөлсөнгүй. Бакисийн төгсгөл ирж байгаа бөгөөд Нэйвен тэдэндээ хамтж живэх болно гэв. Кё залжин инээмсэглэж хэрв өөрт нь үүнийг ангаах хэмжлэгээ байвал бодол нь өөрчлөлтгүй хэмээн асуулаа. Нэйвен анх удаага цочирдон сандарч
Эфирийн халууралтыг ангаах ямар ч арга байхгүй хэмээн сөрж хариулв. Түүхэн ёсоор бол Неивний зөв байлаа. Гэвч Тёгийн өмнөх амьдралд энэхүү өвчнийг ангаах аргыг олж олон нийтэд зарласан байдаг. Хамгийн гашуун бөгөөд хачиргалтай нь уг эмчилгээг сүнсэн элд Неивнийг нас барснаас ердөө хэдхэн хоногийн дараа олж илрүүлсэн билээ. Харин яг одоо энэ цаг үед Тё магадгүй уг эмчилгээг мэддэг цорын ганц хүн байж болох юм. Тё туйлын итгэл төгс байдалтайгаар Неивэнд тэрхүү ядаргаатай эфирийн халууралтыг 100% устгаж чадна гэдгээ амлалаа. Бакис гэхэд тэрхүү язарсан гэр бүл яасан ч үнсэн товрог болох нь тодорхой. Харин Неивэн хэрвээ Тёгийн гарыг атгах юм бол тэрээр үнцэнтэй нэгэн хэвээр үлдээж Рагнар гэр бүлд тусалсан баатар гэж дэлхий дахинд эерэг нөлөө үлдээж чадахгүй. Түүний хийх ёстой цорын ганц зүйл бол зүгээр л итгэж итгэлийн үсрэлт хийх явдал байсан юм. Энэ зуур хурмын сүмийн ойролцоо хотын хамгаалагчид Эвелин болон агент Клем нарын хурдыг сааруулахын тулд хамгаалтын арга хэмжээ авч бэлтгэл хангаад байв. Мэдээж хэрэг эдгээр эгэлжирийн хүмүүсийн саад дотгор тэдний төвчний дайчдын эсрэг ямар ч нэмэргүй байлаа. Тэдэнд сумны урсгалыг хааж зайлуулах нь ердөө л ядаргаатай, өөтгөртэй ажил байв. Тэд алсаас Тё болон Неивэн хоёр тулдхаа бүрэн зогсоож хоорондоо ямар нэгэн зүйл ярилцаж байгааг харав. Клевийн төвчээр барагдаж эхлэх нь тэрээр энэ бүхнийг хурдан дуусгаж эргэн тойронд байгаа бүх дайсагнагч хүчийг зүгээр л устгахыг хүсэж байсан юм. Түүнийг тогтоон барьж байсан цорын ганц зүйл бол Тё Рагнарыг өөрийн бүлгэнд эсвэлэх боломжтой эсхийг нь шинжиж түүний нөөц уулзааг үнэлэх даргаас авсан тушаал байлаа. Харлуу тэрхүү хүүгийн жинхэнэ чадварын талаар илүү их мэдээлэл авахыг хүссэн юм. Хар цаасны гол даалгавруудын нэг нь Рагнарын ирээдүг удирдах хүмүүсийн үнэн зөвөөр үнэлэх явдал байдаг тул Клев шиг тагнуулж энэхүү ажиллагааны явцад үүнийг заавал санаж явах ёстой байлаа. Даалгаварт мордохоос өмнө тэрээр өөрийн хүчний хязгаарлалтыг яг аль мөчөд цуцалж болохыг мэдхийг хүссэн юм. Чөтгөрийн шүтлэг энэ хэрэгт оролцсон тул хэрв Хамблан буюу түүнээс дээш төвсний хэн нэгэн гарч ирвэл Клев өөрийн бүх хүчийг чөлөөлөх ёстой байв. Клев сайн цэргийн ёсоор дургуутсан ч өөрийн оролцоог хязгаарлан хүлээцтэй хандаж байлаа. Түүний ганц санаа зовж байсан зүйл бол цаг хугацаа алдах явдал байв. Хэрв даалгавар хэтэрхий удаан үргэлжлүүл тэрээр илүү цагаар үн хөлсгүй ажиллахад хүрэх байлаа. Түүнийг ийхүү бодолд автан байх зуур Неивэн Бакис гэнэт тэдний тал руу үсрэн гарч ирж тэднийг гагшруулж орхих нь тэр. Эвлэн залуу эзэн Тёг ялагчсан болов уу хэмээн сандран эргэн тойрноо харав. Мэдээж хэрэг түүний буруу байлаа. Неивэн болон Тё хоёр одоо аль хэдийн дотны амт нөхөд болсон байв. Элд зөрүүлэн тэмцэлдэх дундах тэрхүү богинохон ярианы дараа Неивэн Бакис эргэлт буцалтгүйгээр талыг баримтлагчаа өөрчилсөн юм. Түүнийг дайсан биш харин амт нөхөр болгон дэрэгдээ авна гэдэг сэтгэд маш их түшигтэй байлаа. Тэрч бүх хэл тэрээр бүсгүйчүүдээс өмнө гаргасан бүдүүлэг зангийнхаа төлөө уучлалтгүй. Эцсийн эцэст тэд одоо нэгэн туган дор урагшлах тул бие биедээ өшөө хорсол тех шаардлагагүй байлаа. Үүгээр Тёгийн нууц даалгавар амжилттай биелсэн юм. Неивэн өөрийнхөө хэрэгцээг газар дээр нь батлан харуулж эгэлжирийн хамгаалтын арга хэмжээнд үл баригдах чөтгөрийн цагаа эхлүүлэх нь тэрээр ганцхан үсрэлтээр тэнгэрт хөөрөхөд хөөрхилтэй цэргүүд түүнийг агаарт байхдаа хамгаалалтгүй эмзэг болно гэж андуурав. Тэдний инээдтэй модон хамгаалтын зэвсэгт дургуйц Неивэн цайз бэглэлтийн эсрэг зориулалттай авраг тонголуудыг яг л зөөлөн салхи мэт зүсэн гарлаа. Тэрхүү зэвсгийн ойролцоо зогсож зүрхэлсэн хүмүүс ч мөн адил аимшиг түүхлээр шийтгүүлэх нь тэр. Неивэн энэхүү цус таллага үйлдэж байх зуур түүний халзан овгийн тэргүүн өөрийн гэр бүлийн эсрэг илдээ эргүүлээ хэмээн нууц амргийн хүүг зэмлэж эхлэв. Неивэн гэр бүл гэх үгийг сонсоод бацамжлан инээлээ. Энэхүү новшийн амнаас уг үгийг сонсох нь түүний цусыг буцалгаж байв. Тэрээр эцэст нь эдгээр олон жилүүдийн турш хийхийг хүсэж байсан зүйлээ гүйцэтгүүлж чалчиж буй овгийн тэргүүнийг дундуур нь хоёр хэсэг болгон завжиж орхив. Алзан толгойг нь яг л шинхэн жимс шиг хэдэн хэсэг болгон хагаллаа. Эвлэн үүнийг хараад уулга алдан биширчээ. Тэрхэн үнэхээр л залуу эзэн тооролтой дөөцхүүсгэх нэр хүндтэй бүрэн хурж байлаа. Тё бүсгүйчүүдэд хандан Неивний үүсгэсэн энэхүү давуу талыг ашиглан урагш давшиж тэрхүү гахааг баримтлах тодорхой замыг нээхийг уриалав. Тэрхүү гахаа бол квадраа сервис байлаа. Чөтгөрийг дурсахад чөтгөр өөрөө гихчээр
Хамгаалтын шугам нь ямар ч хэрэгцээгүй болсон тухай тайлан сонсоод Квадра туйлын их сандарч дарамтад оржээ. Одоо л тэр эцэст нь өөрийн гильдийн эсрэг нотлох баримт болж болох бичиг баримтуудыг устгах тухай бодож эхлэв. Түүний туслахуудын нэг нь Тровныхантай холбоотой цаасуудыг шатааж эхлэхийг зөвлөсөн ч тэрхүү гахай энэ санааг галзуу мэт эсэргүүцэв. Тэдгээр баримтуудад түүнээс өөр хинч хүрэх ёсгүй байлаа. Айд сандарсан туслах нь зүгээр л эрүүлэр сэтгэж ирээдүйд гарч болох шаардлагагүй хохирлыг багасгахыг хичээж байв. Гэвч Квадра эрүүл дуу хоолой сонсохыг хүссэнгүй. Хэрв Тровны холбоос шатчих бол түүний тэдэнд оруулсан хөрөнгө оруулалтын мөнгө яах вүлээ? Тэрээр үүдэнд нь хууль сахиулагчид ирчгээд байхдаж шахаж гаргаж авч болох эцсийн сохор зоосонсооч татгалзах хүн биш байлаа. Яг энэ үед өрөөнд байсан өөр нэгэн нууцлаг биеийг үдсэн хүчин Квадраг өчүүгэн шуналдаа согтуурсан өрөвдөлтэй үхлийн нэгэн хэмээнд оромжлов. Гахаанууд нь гинт сэргээд эхлэхэн дээр морин зэргийнхнийг дарахад түүн тусалж чадах цорын ганц хүн яг цагтаа хүрлцэн ирсэн нь энэ вэ. Гадна талд 4 хүний бүрэлдэхүүнтэй багийн эрч хүчийг зогсоох ямар ч боломжгүй байсан бөгөөд тэд алхам тутамдаа үхлийн цуваа үлдээж байлаа. Тио хаалганаас гарч ирэх олныг хараад шийдэмгий гүйлтэй төр зогсов. Тэднийг ариун чөтгөрийн сүмийн төлөөлөгч өдөртөн чиглүүлж байлаа. Бүрээстэй малгай өмсөн 100 шүтлэгтнүүд өөрсдийн бурхнаас сурсан зүйлээ хэрэгжүүлэхээр сүмийн гадна эгнэн жагсжээ. Квадра чөтгөрүүдэд талархаж чөтгөрийн шүтлэгтнээс өөрт нь хамблам илгээсэнд баярлаж байлаа. Эдгээр газуу солиотой хүмүүс мөн Тровныхантай холбоотой байсан тул магадгүй тэд тусламжийн гараа сунгах байх гэж найдав. Хамблам тэрхүү гахааг шүүлтийн өдөр хэрэг болж магадгүй гэж үзэн туслахыг зөвшөөрөв. Гэвч Тровны бичиг баримтуудыг хүлээлгэж өгөхийг шаардахад Квадра дахин амаа хамхиж татгалзлаа. Түүний эд хөрөнгөд донтсон шунал нь илүү том зургийг бүхэлд нь эрсдэлд оруулж байв. Үүнийг засахын тулд баг зэрэг хүчирхийлэл шаардлагатай байсан юм. Хамбламд дээрэнгүй мунхаг, дээрэс нь үл итгэгч тэрхүү өрөвдөлтөй эрийг аргадах төвчээр байсангүй. Иймд хамблам Квадраг устгах тушаалгүй. Тэдэнд түүний мөнгө одоо ямар ч хэрэгцээгүй болсон байсан юм. Үзүүгээ шахуулж амьсгал нь боогдох зураа тэрхүү гахай чин сэтгэлээсээ уучлалтгүй чамжив. Тэрээр өмнө нь хэтэрхий бүдүүлэг загсантаа хүлээн зөвшөөрлөө. Түүнчлэн түүний өвхөл Тровныхантай холбогдох холбоосыг улам бүр эдрээтэй болно гэдгийг нэмж хэлв. Квадра шуналтай гахаа байж болгож хэрхэн амьд үлдэхийг маш сайн мэддэг нэгэн байсан юм. Хамблам түүнд нотлог баримтуудыг шатаах дахин нэг боломж олгоод зугдах тухай бодогдож хэрэггүй хэмээн анхааруулв. Тэдний эзэн бүх зүйлийг дээрээс төлдөн харж байгаач. Квадра хамбламыг бодлоо өөрчилчихвэ гэхээс айсандаа хонглын хаалга руу хазгнангуйлээ. Гадна талд Тёгийн баг цус хамбламын барьж буй угталтын баярыг мэдрэхэд бэлэн болоод байв. Шүтлэгтнүүд ариун дайныг иглүүлэх цаг нь болсон тул тал тийш тархан байрлав. Жөдгөрийн шүтлэгийн өвчин хуучинд баригдсан хамблам өөрсдийн бурхны цус урсган залрах тухай номлож дархиа угаалгасан фанатууд түүний галзуу солиотой үгсийг нэгэн дуугаар цуурайтуулан давтаж байлаа. Тёгийн талд өөрийг нь оролцуулаад ердөө 4 дайчин байсан бол тэдний эсрэг шүтлэгтнүүдийн бүхэл бүтэн цустай аримд огсож байв. Тэд энэ нэрэгт чөтгөрийн шүтлэгтийнхэн ямар нэгэн байдлаар оролцсон байж магадгүй хэмээн таамаглаж байсан ч хамбламтай ийм эрт нүүр тулан чинээ сансангүй. Улаан бүрээстэй малгайныхан цаадах шүтлэгтнүүдийн үхмэл ямар ч баяр хөөр сэтгэл хөдлөлгүй нүдийг хараад Тё өчүүхэн жиргэлзэлгүйгээр тэднийг хяргаж олны дундуур зам гаргахаар дайрлаа. Эдгээр галзуу солиотой хүмүүс өөрсдийн амь насыг огтхонч харьлахгүй байв. Тэд зөвхөн өөрсдийн амиар золиосхийн улаар нь дайрч байлаа. Тэрч байтугай дайн тулааны асар их туршлагатай Эвлин Нэйвен хоёр хүртэл шүтлэгтнүүдийн энхүү сохор дайралтаас баг зэрэг зэвүүцэн жихүүцв. Нөгөөтэйгүр Клив арын жигүүрт үлдэж хамблам үнэхээр өөрийн биеэр гарч ирсэнтэй дотроо азтай оддоо талархаж байлаа. Нөхцөл байдал улам төвөгтэй болгоч яг одоо тэр эцэст нь өөрийн бүх хүчийг дайчлан тулдах боломжтой болов. Тэрээр чөтгөрийн шүтлэгнүүдийг хэдэн хэсэг болгон тасчихыг төөлөөс хүсэн хос илтээ сугалхан тэр. Яг Тёгийн давшилт гацаж эрч хүчин саарах тэр мөчөд Клив өөрийн цус тэл дээр үжийн химнэл мэт гайхалтай хөдөлгөөн хийн тулаанд нэгдлээ. Энэ мөчөөс эхлэн тэрээр ажиглалт хийхээ зогсоож тулааныг тэргүүлэхээр шийдэв. Рагнерийн замд саадуулсан хэнийгч бай шийдэхийн тулд тэрээр
Энэ хотыг бүхэлд нь өөрийн гараар үнсэн товрог улгатж бэлэн байлаа. Түүнийг ийхүү улааран дайрахаас өмнө Тео хар цаасын тагнуулчид хандан тэд энд баримтуудыг устгахаас өмнө зуглуулахаар ирсэн гэдгийг сануулв. Глеб чөтгөрийн шүтлэг олны өмнө ил тод гарч ирсэн байхад ямар нэгэн баримт хайж цаг алдах хэрэггүй хэмээн түүний явцгүй бодлыг басамжлав. Хэрэг айл хэдийн тодорхой болсон тул нэмэлт нотлох баримт шаардлагагүй гэж тэр үзжээ. Гэвч Тео үнтэй санал нийлсэнгүй. Тэрээр яг одоо л тэдэнд хөдлөшгүй тодорхой баримт урд урдынхаас илүү хэрэгтэй байна хэмээн зүтгэв. Харин чөтгөрийн сүм хамбламыг илгээх хэмжээнд хүртэл энэ хэрэгт гүн гүнзгий анхаарал хандуулж байгаа бол тэрхүү сүм дотор тэдний алдаж болохгүй маш үнцэнтэй зүйл байгаа нь гарцаагүй. Глеб түүний үгийг зөвшөөрч Теогийн дараагийн төлөвлөгөө юу болохыг асуув. Яг одоо тэдний нэн тэргуунд хийх ёстой зүйл бол тэрхүү улаан өнгөөр давлгаалах шүтлэгнүүдийн масыг яг л тоглоомын хурдан үеийг давж буй мэт сэтлэн урагшлах явдал байлаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Тео өөрийн цахилгаан хаалгыг бяцхан луугийн синхрончлалтай холбож дайралтынхаа хүрээг уламт хэлв. Түүний зэрэгцээ тэрээр өөрийн оюун санааны хаалгыг хязгаарт нь хүртэл шахаж эргэн тойрны газар нутгийг яг л зураг харах мэт бүхэлд нь тодорхойлж чадлаа. Глеб Теогийн юу ихийг сонирхон харахын тулд түр угархан дээр түүнийг хурдаа баг зэрэг хасахыг хармагц цус ламтан боломжийг ашиглан араас нь гинтийн дайралт хийхийг оролдов. Глеб маш хурдан эргэн харж тэрхүү өрөвдөлтөд булчинлаг номлогчийг газар дээр нь тастан мах шиг болгон хэрчиж орхилоо. Бусдын шүлэгнүүдийг саатуулж байх зур Тео нотлох баримтуудыг хамгаалтанд авахар зорьсон юм. Газар нутгийг бүхэлд нь зургласны дараа залуу эзэн сүмлүү нэвтрэх хамгийн оновчтой замыг олж тогтов. Тэрээр улаарсан фанатуудын далайн дээгүүр серфинг хийж буй мэт дүүлэн гарахаар оролцсон бөгөөд тэдний тоо дуусшгүй мэт санагдаж байлаа. Тархиа угаалгасан сүсэгтнүүдийн авраг давалга тэднийг хүлээж байх нь тэр. Түүнийг сонгосон хамгийн оновчтой замдах бүх саа тутгарыг арилгахын тулд Эвлин Нэвэн хоёр маш гайхалтай зохион байгуулалтайгаар хамтран ажиллаж замыг нь цэвэрлэж байлаа. Нэвэний өөрийнх нь эзэнт тал засан ярихыг сонсоод Эвлиний өрсөлдөх үзэл дайчин чанар нь гэнэт сэргэв. Тео урьдчилах хэрчээ хизээч зогсоосонгүй. Одоо тэрээр сайкокинезийн нарийн ур чадварыг ашиглан загилгаан чинжаалах утгуудыг агаарт хөл тулах туршиж газар болгон ашиглаж байлаа. Тэрээр энэхүү техник загилгаан лууны хурдан хамгаалалт, лууны хаалга хэмээн нэрлэжээ. Тео нотлох баримтуудыг устгах даалгавар дээд командлагч квадра даатгсан байх ёстой хэмээн тооцоолж байлаа. Сүмийн хан хаваар хурдхан шиг нэгжлэг хийснийхээ дараа тэрээр тэрхүү гахаан байгаа газрыг маш амархан олж тогтоолоо. Ийхүү дөрөвдүгээр хөлбөрт даалгавар үргэлжилсээр байв. Түүнчлэн тулааны тэргүүн шугамд Эвлин Нэвэн хоёр маш аюултай бөгөөд үхлийн хослолыг бүрдүүлээд байлаа. Эзэд их цаантай сүнсэн элд өөрийгөө залуу эзэн Теогийн шинэ анхны элд хэмээн танилцуулав. Бүсгүн хариу үйлдэлийг хараад тэрээр Эвлинийг энэхүү цолыг өөртөө авсанд нь нилээд дургуутж байхаг шуудлага гадарлав. Нэвэн хэрв хар цасны тэр нууцлаг охинтой өрсөлдөх байсан бол өөрийгөө дуртай хоёрдугаар элд болгох байсан биз. Харин Эвлиний хувьд Нэвэн Бакис өөрийгөө түүний дэргэд хамаагүй илүү хүчрэг дайчин гэдэгтээ итгэлтэй байлаа. Үүнийг балахын тулд тэрээр анхаарал сарнсан Эвлин лөө араас нь гитэж байсан хэд хэдэн шүтлэгнүүдийг маш чадварлагаар устгаж харуулв. Тэд одоо нэг тал болсон тул хоорондоо хэрэлдэж цаг алдах шаардлагагүй байсан юм. Тэд хэн нь илүү олон шүтлэгтэн устгаснараа Теогийн анхны элд хэн болохыг шийдэж болох юм. Эвлин дүрм журмыг чанд баримталдаг бүсгүй тул иймэрхүү хэрэгцээгүй өчүүхэн тэмцээнд оролцохоос татгалзах нь тэр. Гэвч Нэвэн түүнийг хожигдгоо сайсан хулчгар амьтан хэмээн дуудахад Эвлиний уур хилэн дүрлзэж дэсрэхэд бэлэн боллоо. Нэвэний гаргасан өдөөлтөд хариу барьж Эвлин сүнсэн элдний барьж авсан дайсныг хүчээр булан авч газар дээр нь устгаж орхих нь тэр. Эвлиний арга барил маш хэрцгий бөгөөд шийдэмгий байлаа. Нэвэн өөрийгөө арайлаг хитрхи том зүйл рүү гард үрснээ хазаж чадхаасаа илүү том зүйлээр оролцсноо ухаарав. Салхины бурхны өвөг эзэмссэн Эвлин Тео Рагнарын анхны элдгийнх нэр хүндтэй ямар ч үнээр хамаагүй хурж өөрийн үн цэнийг баталгаар шулууджээ. Нэвэн энэхүү цус тулааны талбарын дундаас өөртөө яг тохирсон гайхалтай өрсөлдөгч олсондоо
туйлын ихээр баяртай байлаа. Хормын сүмийн дотор тэрхүү гахашиг хяналтаар хамгийн доод тонголын гүн рүү хазагнан гүйж байлаа. Тэрээр замдаа таарлцсан бамбруудыг шүүрэн авч хэд хэдэн цоожийг эвдсээр энтхийн хамгийн найдвартай нууц өрөөнд хурж ирэв. Өрөөний голд бүхэл бүтэн эзэнд гүрнийг ч нурааж чадах үз аюултай бичиг баримтуудыг агуулсан нэгэн авдар байсан юм. Квадра үүнийг ердөөл Тровныхноос илүү их мөнгө сааж болох цаасны өөдөс гэж харж байлаа. Хэрв тэр үүнийг шатаачихвал эх орноос орсон гих хэрэгээс тодорхой хэмжээгээр мултаж болох байсан юм. Гэсэн ч түүний төлгөө шунлан тэрхүү ирээдүйн их ачиг орлого бамбар шидэх зоригийг нь хааж байлаа. Тэрээр Тэнгэрийн луугийн төлөлгөөнд аль хэдийн асар их мөнгө цутгачихсан байсан бөгөөд баримтуудыг шатааснаар ирэх санхүүгийн асар их хохирлыг тэрээр зүгээр л төвтөрч чадахгүй байв. Яг энэ мөчөд тэр Хамбал амын сүрдүүлгийг гэнэт санав. Тэрхүү галзуу солиотой амтнд тоглоогүй гэдгийг тэр маш сайн мэдэж байсан бөгөөд мөнгө сайхан ч амьд явхан түүнээс хамаагүй дээр байв. Квадра бамбараа газар унгалаа. Яг энэ үед харанхуй дундах цахилгаан мэт хурдалж ирсэн Тё үнэтэй нотлог баримтууд устгахаас яг цаг тухайд нь амжиж ирлээ. Квадра Тё Рагнерыг хармагц түүний доторх бүх айдас сандрал төрж сэтгэл зүйн оронгоороо иргэв. Яг л өвглийн элч мэт харагдах Тё энэ удаад түүний охины гарнаас хамаагүй илүү зүйлийг түүний амийг авахар ирсэн байлаа. Мэдээж хэрэг авилгад автсан залжин бизнесмен нөхцөл байдал буруугаар иргэснийг ухаарч өршөөл ирэн гуйж эхлэв. Гэвч Тё түүний хоосон үгийг сонсхийг хүссэнгүй бөгөөд түүний цахилгаан эрчим хүч тэрхүү жижиг өрөөг бүхэлд нь дүүрэглээ. Квадра Рагнерогийн эсрэг боссон хэрэгээр газар дээрээ үхлийн ял сонсов. Тэрхүү таран гахааг замаасаа зайлуулснаар Тёгийн 4-р хөлбөр даалгавар болох өмнөх амьдралын хорон муугийн хэлхээ холбоо амжилттай биелэгдсэн тооцогдов. Тё авдартай бичиг баримтуудын нэг бүрчлэн шүүж үзэх зуур эдгээр цааснууд чөтгөрийн шүтлэг болон Хамбал амыг хүртэл хөддгөх хэмжээний тийм чухал зүйл мөн үү хэмээн эргэлзэж байлаа. Түүний өмнө нь Килибд өгсөн нууц дансны хөтлөлтөл Этромныг бүрэн устгахад хангалттай байсан юм. Гэсэн хэдий ч тэрээр Тэнгэрийн лууг Тровны овг амьд үлдэхийн тулд дуртаяа тасцаж хай зүрхлэх зүгээр л нэг эргэцээгүй сүл хийж үзэж байв. Тё тэрхүү урагч овгийг бүтэн утгаар нь үндсээр нь устгахыг хүсэж байсан бөгөөд энэхүү бүхэл бүтэн номын сан шиг их нотлог баримтууд байхад Тровны овгийг тэр жигтэн хэрэгт холбогдуулж чадхаар байв. Эдгээр мянган хуудас цааснуудаас аль нь илүү чухал болохыг ялгахад хэцүү байсан юм. Гэтэл түүний 70% зүүн бэлэг нь нэгэн ном руу өөрийн ирэхгүй хөдлөв. Тэрхүү номон дээр сарны ордны мөрдөн байцаалтын тайлан гэсэн хаяг байх бөгөөд хуудас бүр дээр Этровны өөрийн гараар бичсэн анхдагч лууны шүтэнүүдтэй холбоотой нарийн мэдээлүүд тэмдэглэгдсэн байлаа. Тэндээс Тё Тэнгэрийн луу одоогоор 2 шүтэнийг олж авсан бөгөөд 3 дахь нь Тёгийн хуучин гэр байсан сарны ордонд байгаа гэж дүгнснийг уншив. Энэ үед л түүний толгойд бүх зүйлээ тодорхой болж яагаад ийм зүйл болсон тайлэгдэж өглөх нь тэр. Түүний өмнөх амьдралаа туулсан гадуурхал хэл сэрэг өргөдөлтэй төгсгөл нь бүгд цаана шалтгаантай байжээ. Энэхүү ном зөвхөн байж магадгүй гэхэд тэрхүү шүтээний төлөө Сесилия болон Тё Рагнер нарыг энэ хорвоогоос бүрмөсөн арчиж хаях тушаалга өгдсөн байв. Залуу луугийн Этровныг үзэн ядах үзэн ядалд урд өмнө хизээч ийм өндөр түвшинд хүрч байсангүй. Тэрээр өөрийнхөө болон ээжийнхээ нэрийг дурдсан тэрхүү жихүүдэс төрөм номын хуудсуудыг зэрлэгээр тасдан авлаа. Тё эцсийн өшөө авалтантаа гүйцэтгүүлэхийн тулд даалгавар дээрээ дахин төвлөрч өөрийгөө хүчээр тавьшруулах шаардлагатай болов. Энэхүү нууц савнд Тровныхонд асар их гай зовлон хохирол авчрах 2 зүйл байлаа. Тэд маш их хүч хөдөлмөр гаргаж олж авсан шүтэнүүдээ нэг дор нуусан байх тийм тэнх хүмүүс байжээ. Ингээд анхдагч лууны шоу хэлбэртээ өөр 2 шүтэн Тёгийн гарт орхон тэр. Энэ зур гадаа нээвэн эвлэн 2 цус чүлэгнүүдийн эсрэг хүчтэй зогссоор байв. Бүсгүй яг энэ мөчөд өнгөрсөн үеэ дурсахаар шийджээ. Түүнээс 7 жилийн өмнө тэрээр Нэвинийг цэцэглэлтийн ёслолд 2 дугаар байранд орж дараа нь хиндэж мэддэхгүйгээр алга болж байсныг
нүдэрээ харсан билээ. Нэйвэн хэн нэгний ой санамжид ийхүү үлдсэндээ зүгээр л баярлаж байлаа. Гэвч одоо ийм зүйл бодож суух цаг биш байсан юм. Эцсийн эцэд тэрээр устгасан дайсныхаа тоогоор залуу эзэн Тёгийн анхны илгээх цолыг авахар тэргүүлж байлаа. Дүүний тэрхүү их зантай бардан минемсэглийг арчилж хаяхын тулд Эвелин салхины аянгад бурхны техникээс гаралтай салхины хүчтэй урсгалыг дуудав. Тэрээр нэг удаагийн өргөн хүрээтэй дайралтаар тэмцээнийг улам сонирхолтой болгож оноог тэнцвүүлхэн тэр. Дэдний энэхүү нөхөрсөг өрсөлдөөнийг таслан хамбламын баруун гар болох нэгэн дайчин Нэйвен лөв араас нь гэтэв. Нэйвен бараг л үнсэн давргуулах шахсан ч эцсийн секундэд арай ядан бултаж амжлаа. Авраг домсөх барьсан тэрхүү шүтлэгтэн өөрийн агуу бурхны төлөвлөгөөг эндэж саатуулахыг зөвшөөрөхгүй хэмээн архирхан тэр. Нэйвен Эвелин хоёр нэгэн ижил шийдвэрт хүрэв. Дэдний тэмцээний ялагч нь энэхүү галзуу амтныг хэн төрүүлж устгахнаар шийдэгдэх ёстой байлаа. Салхины бурхны өвийг эзэмссэн Эвелин болон мартагдсан гоц авьяастай Нэйвен хоёр шуналтайгаар дайсныг ганц цохилдоор устгахаар урагштай арилаа. Гэвч тэдний хэн нэгнийг ялагчаар тодруулахаас өмнө Селфорд өөрийн Wyvern хүлэгтэйгээ хамт дайсныг бяц дарсаар тулааны талбарт сүр хүчтэйгээр нэвтрэн орж ирэв. Аврагтун Wyvern-ы савартад чанга атгуулсан хамбламын баруун гар өвдсөндөө болон тарчилж байгаадаа чангаар ойрлоно. Селфорд өөрийнхөө энэхүү гайхалтай бөгөөд сүрлэг ирэлтийн хэсэгт туйлын их сэтгэл хангалуун байх нь тэр. Энэ үрээд бичлэг маань өндөрлөө. Та бүхэн сугаа дэмжих хүсвэл лайк болон сабскрайб дараарай. Ингээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.